Бид бүхэн бас дээр үеэс энэ 20 урт энэ Монгол дээлийг өмсөж ирсэн уламжлалт төвхтэй. Ингээд энэ дээл маань бид бүхний Монгол үндэстний маань өв соёлоос овч байгаа шүү. Тэгээд яг одоо эхнэр бит хоёр бол хоёулаа яг Монгол үндэсний тэр дундаа бас овс нутаг баяд захта баяд босоо өндөр захта дээл өмсөж ирсэн байгаа. За тэгээд бид хоёрын өмсөж ирсэн малгай маань 200 төрөл байдаг. Ингээд Монгол малгайны 200 төрлийн нэг төрөл бол булган малгай. Энэ юудэн малгай маань тэр дундаа манай дөрвөн ордод бас өвөрмөц бүгдээр өмсдөг. Яг одоо миний ингэж урагшаа харуулж өмссөн бол дөрв баяд малгай баяд хэлбэр байгаа. За баруун талдаа аман харах юм бол хотон болдог байгаа. За зүүн талдаа аман харж ингэж өмсвөл дөрвд болж ингэж өмсдөг байгаа шүү. Залуучууд бид нар бас энийг мэдээд авчвал зүгээс байгаа. Ингээд өдөр тутам өмсдөг энэ хүү дээлтэйгээ Монгол гостойгоо хөрөлцөн ирсэн. За тэгээд манай эхнэрийн үсний сик гэр үсний одоо сэвгэрийн гэр гэдэг тийм ээ. Тэгээ сэвгэр гэр. За ингээд чихний сик гэж байгаа. Сикэн гэм гэж байгаа. За ингээд ийм сайхан одоо хантайгаа бас цэнкэр сайхан дээлтэйгээ цэнкэр нууран дээр гойж ирлээ. Усчууд минь.